За яагаад гэвэл энэ хуулийг харах юм бол та улс орд бүрийн парламент өөрийн соёлтой, өөрийн түүхэн уламжлалтаар бүрдсэн соёлтой байдаг. Тэгээ хамгийн онцлог болгон Английн жишээг аваад Монголд наах гад ингээд ороод ирсэн байгаа. Та Англи бол өөрийн тэр түүхэн уламжлалт болон өөрөө парламентын спикер чуулган дээр хэн ярихгүй шийдээд гараараа заагаад ярьдаг ийм уламжлалтай. Тийм ч учраас намаас нь түтгүүлзүүлээд нейтралны бай гэдэг дээр нь дараагийн сонгуульд тойрог дэвшигт нь бусад нам нь за спикер юм чинь гээд нейтралны хүн юм чинь гээд өөр хүн дэвшүүлэхгүйгээр ер нь ингээд сонгоо явдаг ийм уламжлалтай. Зүйрлж хэлэх юм бол одоо бямцох дарга намаасаа түтгэлцэх юм бол ховдод 28 он дэвших юм бол пүрэвд орж гişүүн бол ерөөсөө дэвшиж болохгүй гэсэн. Тэр маань тойргоо алдах ийм л уламжлалтай. За тэгтэл ийм юмыг Монгол одоо энэ хуулиндаа оруулаад дээр нь парламентын тэр спикер маань намаасаа түтгэлцчээ 4 жилийн дараа дахиад намаасаа нэр дэвшиж болно гэдээ оруулчихж байгаа. 4 жилийн дараа намаасаа дэвшиж байгаа хүн юу гэж намч одоо тэр байдал нь багасгүй дээ. Тэгээ нейтралны байх ёстой гэдэг, төвч байх ёстой гэдэг энэ зарчим дээр бол мэдээж санал нэгдэж байгаа. Гэхдээ шийдэл нь буруу байна. Дахиад л хүнтэй зуралдаж байна. Хүнтэй нь биш, яг энэ системийг гажуудуулаад байгаа, нейтралны биш болгоод байгаа тэр тогтолцоо системийг нь бид нар сайжруулах хэрэгтэй байна гэж харж байгаа. За ингэхийн тулд бид нар тэгвэл юуг харах хэрэгтэй юм бэ гэдээ харах юм бол та түрүүн ч гэсэн яг өмнөх одоо үдээс өмнөний чуулган дээр харлаа шүү дээ. Бүлэг ямар тохиолдолд үг авъя гэдэг байж болно гэтэл манай дэгийн хууль дээр байхгүй. Зөвхөн завсралга авахд гээд. Тэгээ үнэхээр цөөнх дуу хоолойгоо бас оруулж яа гэх юм бол улсын хурлын хууль, улсын хурлын дэгийн хууль дээр энэ боломжуудыг нэг тал дээр бид нар ажиллах ёстой. Тэрнээс хүний баталгыг нь авчаад, намын баталгыг нь авчаад тэр хүн нейтралны ханднаа гэд хүнд нь найдах бол маш гинэн найдал итгэл одоо тээж гинэ гэж би харж байгаа. Яагад гэвэл миний харж байгаагаар Монгол улсын улс төр өнөөдөр моралын тийм өндөр түвшинд очиагүй. Тэгэхээр энэ бол шийдэл болж чадахгүй, энэ хүний намын баталгыг түтгэлзүүлснээр бол парламент нейтралны болж чадахгүй. Энэ дээр бид нар анхаар ёстой гэж харж байна. Тэгээ биш бидний ер нь л олоо хилээд байдаг хүнтэй зуралдах биш, хүнийх нь одоо үзэмжид найдах биш, бид нар систем тогтолцоог нь жоохон бэхжүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр парламентын ардчлалаа хамгаалъя, парламентаа бэхжүүлэе гэвэл бид нар таны одоо яриа явж байгаа цэцгийн хууль, цэцгийн процессын хууль, ерөнхийлөгчийн хууль гэдэг энэ тогтолцоо хоорондоо энэ институтууд яах вэ гэдэг асуудал руугаач гэсэн ормоор байна. Тэгэхгүй бол бид нар нэг тийм өнгөц дүр үзүүлсэн хуулийн дээр хамаг нөөц цагаа өнгөрөх шаардлагагүй. Спикерийн тэр намыг нь түтгэлзүүллээ гэд тэр гүцэх засаглалын ерөнхий сайдны суудлыг энд тавилаа гэд спикер нейтралны шууд болчихгүй гүцэх засаглалтаа парламент шууд хяналтаа тавьж чадахгүй. Тэгэхээр ийм өнгөц юмтай битгий зуралдаач. Харин яг тогтолцоо руу чиглэсэн үндсэн юм руугаа цөмөрөө нөөц цаг боломжоо илүү зарцуулъя гэж хэлмээр байна. За хүлчлээ.